Манай. За өнөөдрийнхөө лекцээр яг суудлын мэдрэлийн өвдөлт гэж яг юу юм бэ гэдгийг товчхон багш нь тайлбарлаа, тодгалчихъя. Таад манайхуд үзээрэй. За өчигдрийн хичээлээр болохоор нөгөө баган нуруунд дээр бүхэлд нь ярьсан шүү дээ. Ерөнхийдөө ингээд тэр ерхий жиргэвч ингээд авчигдаж шахагдаад мэдрэлийн нугалмуудын завсраар гарсан мэдрэлийн язаар дарагдсанаас болж нөгөө мэдрэл дарагдаж өвдөлтүүд үүсэж байгаа гэж яригдсан. Тэгэхээр өнөөдөр яг суудлын мэдрэл нь юу юм бэ гэхээр за яг энэ бүслэгийн нурууны L4-өөс L5 тэгээ ууцны нөгөө S түвшин гэж байдаг шүү дээ. S түвшинд мэдрэлийн язаар өрөвснөөс нөгөө хоёр янзаар байдаг. Тэгээ нэг нь өрөвслөөс нэг нь болохоор зэрэг гэмтэл механикийн зүйлээс болдог гэж хэлсэн. Тэгэхээр өрөвслөөс за аль эсвэл гэмтэл бол юм механик зүйлээс бол яачуу гайгүй. За буруу хувцаснаас тэгээ бүслэгийн нуруугаараа даарснаас болоод энэ жиргэвчэнд ямарваа нэгэн байдлаар гэмтэл өрөвсөл үүсч бүтцийн өөрчлөлтөнд ороод тэгээ мэдрэлийн язаараа дарснаас болж юм яг суудлын мэдрэлийн өвчин өвдөлт үүсдэг бахны. За тэгээ энэ маань ерөнхийдөө нөгөө наснаас шалтгаалаад байгаа шүү дээ. 40-45 наснаас хойш энэ хүмүүс рүү илүү түлхүүн гэж тохиолддог. Тэгтээ сүүлийн үед нөгөө нэг амьдралын буруу дадал хөвшил тэгээд суугаа ажлыг хийдэг, компьютерийн ард их суудаг. За ийм болсноос шалтгаалаад бүр 20 настайгаас их сүүлээд өвддөг болсон. Нурууны өвдөлт бол бүр амар ингэ залуучдсан. За тэгээд одоо бараг л хүн болгон л нуруу өвддөг болчиход байгаа. За тэгээ ерөнхийдөө энэ нэг ямар шинж тэмдэг илэрч байна вэ гэхээр нуруу ууц хэсгээр хүчтэй өвдөнө. За тэгээ өвдөлт нь хонх, гуй, тахим, шилбээр дамжиж өвддөг. Одоо юм. Ингэж өвдөнө гэсэн үг. L4, L5, S1 ингээ гурван өөр төрлийн өвдөлтүүд байдаг бахна шүү дээ. За өвдөлт нь голдуу нөгөө нэг ямар нэг хөдөлгөөний улмаас гинт үүсгэхээс гадна нөгөө бүхэж, тонгох, эргэх тий ийм хөдөлгөөн хийх үед өвдөлтийн хүч нэмэгдэнэ. Тэгээ өвдөлтийн нөгөө хөдөлгөөн хязгаарлагддаг. Яг энэ суудлын мэдрэлийн энэ өвдөлтийн үед. За тэгээ шатаар өгсөж уруудах үед өвдөлт ихсэн. За дүлэх, найтаж ханих, тэгээ санамсаргүй огцом хөдөлгөөн хийх, хөлөө жийж суух үед бас өвдөлт мэдрэгдэжээвэл энэ маань суудлын мэдрэлтэй холбоотой байх нэ гэж бодоод яралтай эмнэлэгт үзүүлж эмнэлэгт ханддаг. Тэгээд зөв тохирсон эмчилгээ, дасгал хөдөлгөөний хийдэг байх нэ. За тэгээд өвдөлтөөс гадна нөгөө бадардаг штэ. Гарын үзүүр, хөлийн үзүүр, хөл гар бадарна. Одоо энэ суудлын мэдрэл ярьж байгаа учраас хөл бадарах ийм шинж тэмдгүүд илэрнэ. Тэгээд аль нөгөө нэг нугалам дээрээ L1, L2, 3, 4, 5 эднэрийн тэг ууцны түвшин дээр эднэрийн аль дээр нь мэдрэл дарагдсанаас шалтгаалаад бас нөгөө арсан дээр мэдээгүйжүүлэх мэдрэлгүйж нэг ийм шинж тэмдэг бас илэрдэг. Тэгээд хөл рүү бас ийм мэдээ алдах ийм шинж тэмдэг илэрдэг бахны. Яа. Тэгээд нөгөө хүмүүсийн яагаад гэдэг штэ мдээгүй оргиод байна. Мэдээ алдсан юм шиг болоод байна гэдэг. Тэр маань энэ суудлын мэдрэл дарагдах, цочрох, өрөвсөх ийм суудлын мэдрэлийн өвчин явж байна гэсэн үг байх нь биш үү? За тэгээд яг аль хэсэгт дарагдаж нөгөө язоортын мэдрэлийн язаар аль хэсэгт нь дарагдаж цочирснаас шалтгаалаад өөр өвдөлт өгнө. Одоо яг энэ шиг. За бүслэгийн L4-өөс L5 нугалам дээр мэдрэл дарагдах юм бол хонг, гуйны хажуу талаар өвдөнө. За тэгээд өвдөгний дотор талаар доош дамжиж хөлийн тавхаа хүрнэ гэж юм тийм. За бүслэгийн L5-аас S1 дээр хэрвээ мэдрэл дарагдсан байх юм бол хонг тэгээ гуйны ар талаар өвдөхөөс гадна өвдөлт нь
Тархим хөлийн ирээн булчин шилбэний гадна талаар доош дамжиж хөлийн тавхаа хүртдэг. За энд байна. За ууцны төвшин. Ууцны төвшөнд мэдрэл цочир дарагдах юм бол хонх ташаагаар ингэж ингэж оруулж өгдгөөс гадна цав гуйны дотор талаар уруудаж өгдөг. За тэгээд дутагтаад байгаа юм шиг ийм шинж тэмдэг бас илэрнэ. За мэдээж юм байвал онцлуулна. Онцлуулахад бол эрентгийн зураг авахулна. Тэгээд тэн дээр одоо нэлээд асуудалтай гарах юм бол ямраагаа авахуулаад өөртөө тохирсон эмчилгээг яралтай хийж эхэлнэ. Тэгээд дасгал хөдөлгөөн хийнэ. За гэрээ нөхцөлд бас энийг онцлогч явах те яагаад вэ гэдгээ бас мэдэх нэг ахуйн юм арга байдаг. За хамраа ингэж чимэгч жагаад хамраараа амьсгал аваад чимэгч жагаад тэгээд нэг дүлдэг штэ. Дүлсэн маягтай ингэж үзэхэд энэ хүзүү өвдөж явах юм бол юу яа энэ маань бас мэдрэл дарагдсантай холбоотой байна. За хөлөө газар хүрэхгүйгээр сандал дээр хөлөө унжуулад нөгөө хөлөө 90 градус орчим яг болгоод унжуулад за тэгээд тэр байрлалаасаа нэг ийм байгаа хөлнийхөө нэгийг өргөөд тэгээ өргөсөн хөл рүүгээ ингээд толгоогоо хөрөх гэж байгаа юм шиг ингээд үзэхэд хүсэлгийн нуруугаар өвдөж ууц нуруунд дээр өвдөж явах юм бол бас мэдрэл дарагдсан байх магадaltaй гэж үздэг. За дээшээ харж бид нар тасгал хийдэг шүү дээ. Дээшээ харж хэвтэж хагаад хөлөө бас ихцээр нь өргөөд үзэхэд өвдөл байх юм бол тэр маань бас мэдрэл дарагдсан шинж тэмдэг илэрж байна л гэсэн. За тэгээд эдгээр ийм шинж тэмдэг илэрж явах юм бол мэдрэл дарагдсан байх магадaltaй гэж ойлгоод эмнэлэг эмчт хандах, зөв тохирсон эмчилгээ хийлгэх, зөв тохирсон дасгал хөдөлгөөн хийх ийм шаардлагатай байна. За ерөнхийдөө ойлгосон те бүслэгийн нурууны эл нэгээс эл 5 чинь бидний бүслэгийн нуруу болчиход байгаа шүү дээ. Тэрний эл 4-өөс эл 5 тэгээ ууцны эс 1 дээр мэдрэлийн язаар дарагдаж өрөвссөн байгаад тэр нь өвдөлт өгж байгаа тэр өвдөлтийг суудлын мэдрэлийн өвдөлт гэж нэрлэдэг байна шүү дээ. За тэгээ энэ маань яг нөгөө бүслэгийн нуруун дээр байрлаж байгаа, доошоо байрлаж байгаа гэдэг утгаараа хөлийг мэдрэлжүүлдэг. Тэгээд хөлн дээр ямар нэг асуудал үүсч эхэлж явах юм бол энэ маань суудлын мэдрэлтэй холбоотой болж. За нуруу маань дээшээгээ тийш тэгээд энэ хүзүүний сими нуулмын төвшөнд бол гар толгой за тэгээд энэ цээжин бие мэдрэлжүүлдэг энэ хэсгүүд байх нэ. За товчхондоо юм байна. Таад маань тэгээд үзээрэй. Ингээд энэ 7 өдрийн хичээл маань дуусж байгаа. Сар шиндээ та нар маань сайхан